За өнөөдөр Өмнөгов аймгийн Далан задгал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлынхны урилгаар энэ театрт одоо өнөөдөр хүүхд багчуудтай уулзаж мөрөөдлийн чиглэлээр одоо ихтгэл тавилаа. Мөрөөдөл гэж юу вэ? Ер нь хүн алдаргалтай амьдсан гэж вэ? Алдаргалтай байна гэж боддоггүй. Дуртай зүйлээ хийж байгаа хүнийг алдаргалтай хүнч. Хүн болгон өөрөөсөө хийсэн цаг хугацаанд амьдардаг. Хүн өөрийнхөө цаг хугацааг өөрөө бүтээдэг. Тэгэхээр хүн гэдэг амьтны хамгийн том дайсан бол ганцхан цаг хугацаа. Мөрөөдөл бидний дэшээ авах шалгаж өгдөг гэж боддог. Миний мөрөөдөл хороо би Select гэрчин хүчний компанитай холбоосон мөрөөдлөө. Дэлхийд танигдсан мөрөө үйлчлэг мөрөгдөг. Би Монголын тодорхой явж байна. Зөвхөн байхыг хичээгээ явж байна да. Өнөөдөр бол их хүрээлттэй лекц болсон гэж бодож байна. Лекцийн хувьд бол сэтгэл нь таатай байна. Урам зориг болж өгсөн хүүхдүүдийн мөрөөдлийг нь илүү бодиттой болгож өгсөн лекц болсон гэж бодож байна. Мөрөөдлийн мэрэгчлээ бүрэн сайхан эзэмшээд тэрүүгээрээ сайхан амжилттай олонгуудаа аав ээжтэйгээ хамт ярилцдаг мөрөөдлөг амьдралаар амьдрах юм. Би мөнх даваргыг бол хүндэлдэг. Яг одоо ингээд Монгол одоо үндэсний бүхний одоо хамгийн сайхан жодортой хамгийн сайхан өргөн гэж үздэг. Бас Монгол одоо эрчүүдийн хамгийн сайхан төлөөлөл гэж боддог. Тэгээд энэ сайхан хүн бас ингээд өөрийн биеэр ирээд энэ орон нутгийн одоо ирээдүйн залуучуудад бас 10 жилийн өмнөд маань ийм сайхан мэдээлэл өгч зөвлөгөө өгч өөрийнхөө санаа бодлыг солилцож ингэж ажиллаж байгаад нь талархал үзүүлэх байна. Өмнөгов аймгийн алх сургуулийн хүүхдүүд бас идэвхтэй олноороо ирж хамраглаа. Хүүхд болгон гар утастай. Нөгөө өөрийгөө таньж ойлгож өөртөөгөө ярилцах хугацаанд гадна дотны мэдээ их үздэг. Тоглоом их тоглодог гэх юм уу. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн өөрсдөө таньж ойлгох мөрөөдөх гэдэг зүйлүүдийн одоо дутагталд орж байгаа болов уу гэж миний хувьд бол боддог. Мөрөөдлгүйгээр зориг гэж байхгүй, зориггүйгээр одоо сайн төлөвлөж, сайн дадал, сайн хүн бол төлөвлөж чадахгүй. Монголоор дүүрэн дээд боловсролтой дагуу түвшний ажил хийдэг хүмүүсийн тоо маш их ихтэж байна. Тэгэхээр дээд боловсрол маань бас үнгүүтж байгаа нэг хэлбэр одоо энэ мөрөөдөл гэдэг зүйлтэй маш холбоотой. Тийм учраас одоо яг мэрэгжлээ зөв сонгох гэдэг яг энэ чиглэл дээр хүүхдүүдж одоо яриа таниулга хийж явж байна да.